2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөв бусаар хорогдсон мал амтны сэгзэм болж устгах нөхийг хогийн нэгдсэн цэгт хуулсан байгаа. За малчид иргэд та бүхэн зөв бусаар хорогдсон мал амтныхаа сэгзэмийг зориултын нүхэнд тээвэрлэн ойчд болж устгаж хамтран ажиллахыг хүсье. За зөв бусаар хорогдсон мал амт нь таны малын бэлчээр, хөдөөхээр, за малын хашаа хорооны та нойр орчим болж устгахгүйгээр хаягдсан тохиолдолд халдвар төвчин, гоц халдвар төвчин, шимэгч төвчний тархах нэгэн хүчин зүйл нөхцөл нь болдог. Тиймээс та бүхэн зөв бусаар хорогдсон мал амтныхаа сэгзэмийг зориултын нүхэнд хаяж хамтран ажиллаарай гэж та бүхнээс уриалж байна. Ийм том юмтай болсон эндээ хийгээд яаж ивэл бас малчид хиндэ зардалж хэрэгдэл багтаа. Тэртээ тэргүй таны мал үгсэнд бол таны өмч хөрөнгө энд авчирч хийж буулжлуулж одоо хариуцгал хийгдэж ингэж ивэл халдвар төвчин гарахгүй сайн байна. За энэхүү сэгзэм устгалын нүхэнд зөв бусаар хорогдсон мал амтныхаа сэгзэм хаяхад үн төлбөргүй. За та бүхэн сэгзэмээ тээвэрлэн авчрахдаа хог хаягдал цуг тээвэрлэж хайж болохгүй гэдгийг анхааруулмаар байна.